хуучнаар эмсүүд буюу одоогоор мэрэгжлийн боловсролын сургуулиудыг одоо коллеж за цаашлаад энэ КОС-ны тогтолцоонд шилжүүлж байна. Тэгэхээр үндсэндээ бол 3 жил мэрэгжлийн боловсролын тогтолцоогоор яваад дахиад дээшээ дээд боловсрол руу шилжээд ороход бол 4 жил суралцах шаардлагагүй. Дээд боловсролын диплом авах тийм ээ. Яг л мэрэгжлийн боловсролынхаа дипломыг авчиж байгаа учраас 1-2 жил суралцаад кредитээ тооцоолоод дээд мэрэгжлийн дипломуудыг авчих ийм шатлаж суралцах ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургууль, мэрэгжлийн боловсролын сургууль, дээд боловсрол хоорондоо кредитээ солилцдог одоо энэ тогтолцоог шинээр бий болгож байна гэж ойлгож болно. За энэ жилийн мэрэгжлийн боловсролын одоо тогтолцоон дээр чойшин орж ирж байгаа зүйл бол бид нар Английн Pearson компанитай хамтарч одоо манай улсад онц хэрэгцээтэй шаардлагатайгаа мэдээлэл технологийн чиглэл, барилгын чиглэлийн одоо 2 хөтөлбөрийг олон улсын сертификаттай 2 хөтөлбөрүүдийг одоо бид нар бас энэ төрийн өмчит мэрэгжлийн боловсролынхаа сургууль, коллежүүдэд хэрэгжүүлж одоо эхлэх ийм ажлуудыг хийж байна. Энэ бол нэгдүгээр мэрэгжлийн боловсролын одоо нэр хүндийг, салбарын нэр хүндийг өргөх, за мэрэгжлийн боловсролын чанарыг дээшлүүлэх, за гуравдугаарт нь бол шууд ажлын байран дээр одоо ингээд ажиллангаа суралцаад, суралцсангаа ажиллаад явчих энэ хосмог сургалтын тогтолцоо одоо ингээд хийж байгаа энэ анхны одоо эрх зүйн шинжилэл гэж бас ойлгоорой гэж бас хэлхийг хүсэж байна.